Сайн байцгаана уу? Уурхайн тээвэр хичээлийн семинар ороход бэлэн боллоо. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол замын нэвтрүүлэх болон дамжин өнгөрүүлэх чадвар. За, замын нэвтрүүлэх болон дамжин өнгөрүүлэх чадварыг яагаад шалгах ёстой вэ гэхээр тухайн таны сонгож авсан хөдлөх бүрэлдэхүүн бүхий авч сонсуулууд маань тухайн замаар тухайн уурхаагаас олборлож байгаа ашигт малтамлыг нэвтрүүлэн өнгөрүүлж чадах уу, тээвэрлэн өнгөрүүлж чадах уу, замын урсгалын эрчимчлэлт нь хангалттай юу, эсвэл игнээг нэмэх шаардлагатай юу, эсвэл авч сонсмолынхоо хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай юу, бүр болохгүй тохиолдолд бол өөр төрлийн хөдлөх бүрэлдэхүүнийг өөр төрлийн авч сонсмолоор бүрдүүлэх үү гэдэг асуудлуудыг шалгахын тулд тооцоолохын тулд уг сэдвийн дагуу шалгуур тавьж тооцоолж үздэг байгаамаа. За, замын нэвтрүүлэх чадвар гэдэг нь тухайн хэсгээр нэг ч хугацаанд дайран өнгөрөх тээврийн хэрэгслийн тоог зааж байгаа юм. Тэгэхээр тухайн хоногт 10,000 машин явна. Эсвэл нэг ээлжинд 100 машин урсан өнгөрөх ёстой ч гэдэг юм уу. Ийм тоонууд бол дамжин нэвтрүүлэх чадварт ордгоо гэсэн үг байна. За, нэвтрүүлэх чадварыг 9-1 гэсэн томьёогоор тодорхойлох бөгөөд энэ нь бол авч сонсмолын хурд болон жигд бусын коэффициент аюулгүй авч сонсмол хоорондын аюулгүй зай гэдэг үзүүлэлтүүдээс хамааралтай байдгаа гэж харагдаж байна. За, аюулгүй зай бол нөгөө авч сонсмолын ундаж хурднаас, жолоочийн самбаачлах хугацаанаас, тээвэрлэлтийн замын уртаас, игнэний тоо зэрэг маш олон үзүүлэлтүүдээс хамааралтай байдаг. За, аюулгүй зайг шууд 9-2 гэсэн томьёогоор тооцоолж болдгоо гэсэн үг. За, хэрэв аюулгүй зайг энэ томьёогоор тооцоолоход төвөгтэй гэж үзвэл авч сонсмолын дундаж хурднаас хамааруулсан аюулгүй зайг шууд сонгож авах аргачлал байдаг талаар багш нь замын нөхцөл шалгах тооцоон дээр тайлбарласан байгаа. Тэр тооцоог бол та бүхэн тооцооны тэмдгээрээс авч болно гэсэн үг байна. За, дамжин өнгөрүүлэх чадвар гэдэг маань тухайн замын тухайн хэсгээр нэг ч хугацаанд тээвэрлэгдэх ачааны тоо хэмжээг зааж байгаа юм. Тэгэхээр авч сонсмолын даацаас бодит даацаас шууд хамааралтай гэсэн үг. Тэгэхээр хоног тоон гэдэг нэгжтэй байж болно гэсэн үг байна. Учир нь гэвэл 24 цагаар үржүүлсэн байгааг та бүхэн анзаараарай. За, 9-3 гэсэн томьёогоор тооцоолсон үзүүлэлт маань бол уурхайн хоногийн хүчин чадлаас эрс их байх шаардлагатай. Хэрэв уг нөхцөл биелэхгүй бол замын урсгалын тоог нэмэгдүүлэх, замын өргөнийг нэмэгдүүлэх зэрэг авч сонсмолын хурдыг дээшлүүлэх боломж дарах хэмжээнүүдийг авах шаардлагатай болно гэсэн үг байна. За, уурхаагаас олборлох гэж байгаа ашигт малтамлыг ямар даацтай авч сонсмол сонгоснороо тээвэрлэж чадах юм, тухайн авч сонсмол маань энэ замаар явж чадах юм уу, хөдөлгүүрийн чадал нь хүрэх юм уу, эсвэл дугуйн томьёо нь хангалттай юм уу, авч сонсмол нь бүтээл нь хэр байгаа юм, түүнээс хамааруулаад хэдэн ширхгийг авах юм ч юм уу. Ингээд маш олон техникийн хувьд шалгаж үзсэн байгаа. Үүний үндсэн дээр эдийн засгийн тооцоо ашиглалт тэгүүлийг уг экскаваторуудыг ашигласнараа ямар зардал гарах юм бэ гэдгийг бодож үзээд эцэст нь аль зардал багтай техникийн ашиглалтын хувьд нийцсэн авч сонсмолыг сонгож авах гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол хэд хэдэн эдийн засгийн тооцоонуудыг хийнэ гэсэн үг байна. Техникийн тооцоон сонголтыг бол бид нар өмнө хийсэн байгаа. За, хамгийн ихний хүснэгт бол хөрөнгө оруулалтын зардал байна. Хөрөнгө оруулалтын зардал гэдэг маань тухайн авч сонсмолыг худалдан авахд зарцуулах зардал байгаамаа. За, эхний баган дээр бол авч сонсмолуудын маркуудаа бичнэ. Жишээлбэл Билаз 75131, Кат 120 гэдэг юм уу те. Эсвэл Caterpillar 777C ч гэдэм ингээд марка бол та нар сонгож авсан 3 төрлийн марка доош цугуулж бичнэ. Энэ тоон дээр бол
парк дэх тоогоо бичнэ. Энд бид нар 8 дугаар бие даалтан дээр бодсон байгаа. Бүтээл ба тоо гэсэн. Тэгэхээр энд бол парк дэх тоо байна гэсэн үг байна. Тэгвэл Биллаз 75-131-ийг бол 22 ширхгийг парк дэх тоо 22 гэсэн бол 22-ыг тавина гэсэн үг. Энд бол нэгжийн үн төгрөгөөр, нэгжийн үн доллараар нийт үн буюу 22 авц сонсмолыг худалдаа авахд зарцуулагдах зардал бичигдэнэ гэсэн үг нэ. За дараагийн хүснэгт маань бол элэгдэл хороглын шимтгэл байгаа юм. Тэгэхээр элэгдэл хороглын шимтгэл гэж юунд хэрэглэгдэж юу яах гээд байгаа одоо юм үзүүлэлт байдгийн бэ гэдгийг багш нь эхлээ тайлбарлая. Авц сонсмол маань хэрэглээний явцад ашиглалтын явцад элэгдэж муудаж одоо ашиглалтаас тодорхой хугацааны дараа гарах нь бол ойлгомжтой. Тэгвэл уг одоо авц сонсмолыг ашигласны дараагаар тодорхой хугацааны дараагаар дахин шинэ авц сонсмол худалдан авч одоо түүнийг ажлыг одоо гүйцэтгэх уурхайн ажлыг жигд явуулах шаардлага гарна. Түүн мөн одоо авц сонсмолыг ашиглалтын явцад нь засварлах шаардлагууд гардаг. Үүн дээр хэрэглэх гэж уг зардлыг одоо гаргахын тулд одоо элэгдэл хороглын шимтгэлийг байнга одоо жил болгон тооцож хуримтлал фонд үүсгэдэг гэж ойлгож байна. За тэгвэл энд элэгдэл хороглын шимтгэл маань сэргээн босголтын фонд, их засвар гэсэн хоёр төрлийн фондод одоо хуваагдаж ордог. Эдгээр нь бол элэгдэл хороглын шимтгэлийн хувийг бол тухайн байгууллага жил болгон тогтоодог боловч одоо дунджаар бол 15%-тай нийт хөрөнгө оруулалтын 15%-тай тэнцүү гэж бол үзэж болно гэж багш нь энэ дээр тайлбар бичсэн байгаа. За авц сонсмолын маркууд мөн л ялгаагүй байна. Хөрөнгө оруулалтын зардал эхний 1-р хүснэгтэнд байгаа хөрөнгө оруулалт сая төгрөгөөр бичигдэж байна. Энд бол хувьчилж авах нь нийт хөрөнгө оруулалтын зардлаас 8.2 за тэгээ 6.8 гэсэн одоо хувиудаар одоо энд бичигдэх нь. За мөн одоо Г болон Д гэсэн багнуудын нийлбэр маань Е буюу бүгд үн гэдэгт бол бүглэгдэх нэ гэсэн үг нэ. За үүний дараагаар 3 дугаарт нь юуг тооцох вэ гэхээр жолооч нарын цалингийн фонд байгаа. Тэгэхээр жолооч нарын цалингийн фонд юунд одоо ямар хэсгүүдээс бүрддэг вэ гэхээр тухайн жолоочийн сард ажиллах цаг. За энэ маань бол хөдөлмөрийн хуулиараа 176-аас 180 цаг байна. За ингээд цагийн цалин байна. За цагийн цалин сард ажиллах цагийг цагийн хөлсөөр хөгжүүлэхэд сарын цалин гарах ёстой. За ажилчдын орон тоогоор хөгжүүлэхэд сарын цалингийн фонд маань сая төгрөгөөр гарах ёстой. Тэгэхээр энд нэгжийг би сая төгрөг гэж бичээд байгаа нь сая гэдэг одоо хураангуй болгож байгаа гэдгийг бас та бүхэн анзаараарай. Тэгэхгүй тэгээд маш олон тэгтээ маш олон одоо нэгжтэй тоог одоо энэ нийтэн дээр багтаах гэж та бүхэн үздэг шүү. За жилийн цалингийн фонд маань мэдээж жил хэдэн сартай бай түүгээр үржигдэж энэ дээр Ж гэсэн баганд бол бүглэгдэж байгаа. За шагнал цалин бас мөн тооцож үзнэ. Шагнал цалин ер нь тгээс 100% байж болдог. Тэгэхээр үүнийг бол дунджаар 50%-аар авахд бол болно гэж үзэж байгаа юм шүү. За нийгэм эрүүл мэндийн даатгал татварыг бас тооцож үзнэ. Гэхдээ энэ тооцооны үед бол та бүхэн ажил олгогчийн зүгээс тооцож байгаа учраас энэ дээр бол ажил олгогчийн хувьдыг бол энэ бичих ёстой байгаамаа. За ингээд ойролцоогоор нэг 26% бол энэ бодогддог. Тэгээ одоо нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын одоо шинжилсэн хуулиар бол энэ хэд болж өөрчлөгдсөнийг та бүхэн одоо надад мэддэг дээрээ. За тэгээд үнэн зөв тооцох ёстой болно. За ингээд Ж, З, И гэсэн одоо 3 багны нийлбэр маань энэ цалингийн ерөнхий фонд болж тавигдах юм байгаа юм. За хамгийн 8 дугаар бие даалтан дээр шатах туслах материалын зардлыг бид нэр тооцсон. Тэгэхээр шатах туслах материалын зардлыг бид нар ээлжээр нь бодсон Д гэсэн багнан дээр бичигдэж байна. Тэгэхээр 3 авц сонсмол хувьд бол энэ бүглэгдэн гэсэн үг байна. Жилд ажиллах хоногийн тоо уул уурхай машин тооны төхөөрөмжийн хувьд бол жилдээ 290-ээс 310 хоног ажиллана гэж үздэг. Дунджаар учир нь гэвэл тухайн машин тооны төхөөрөмжүүдээр их засварт орох, урсгал засварт орох мөн тэгээд
цаг ашиглалт зэрэгээс хамааруулаад энд 290-ээс 310 хоног нь бол 365 хоногоос бас хоногуудыг ажиллана гэж одоо дунджаар авч үздэг юм байна шүү. За ээлжин зарцуулах тослог материалыг бол та бүхэн бас бодсон 6-8 хувиар гэж үзсэн. Тослог материалын өөрийнх нь нэг жүн энд бичигдэнэ. За шатах материалын зардал маань шатах материалын үн, ээлжин зарцуулах шатах материал, жилд ажиллах хоног, за тэгээ хоногт ажиллах ээлжин гэдэг одоо энэ багнуудын үр жүрээр Z гэсэн багн маань бүглэгдэх нь байна. За тослог материалын зардал гэсэн багн маань бол тослог материалын үн, ээлжин зарцуулах тослог материалын зарцуулалт, за жилд ажиллах хоног, хоногт ажиллах ээлж гэсэн одоо энэ үзүүлэлтүүдийн үр жүр бичигдэнэ гэсэн үг байна. За нийт зардал гэдэг маань бол шатах тослог материалын нийт зардал маань бол Z болон E гэсэн багны утгуудыг бичсэн нийлбэр нь одоо нийт зардал болж ирнэ гэсэн үг байна. За дараагийн бодох үзүүлэлт маань бол урсгал засвар ба бусад зардал гэж үзэж байгаа юм. Тэгэхээр урсгал засвар бусад зардалд одоо юу ордог вэ гэхээр бусад зардлын хувьд ажилчдын одоо материалын хангамж, тэгээ ажлын хувцас, бэлэн хамгаалах хэрэгсэл гэх мэтчлэн одоо зардлуудыг тооцдог бол тэгээ хөдөлмөр хамгаалалт ариун цэврийн одоо хэрэгслүүд хамаардаг бол урсгал засвар нь бол нийт илэгдэл хордлын шимтгэлээ 50% тэнцүү тослогоо үйлчилгээ. За тэгээд мөн одоо дунд засваруудыг тооцож, зардлыг нь тооцож энэ дээр авч үздэг байх нэ. За хэрхэн тооцох талаар тайлбар одоо багшны энэ бүснэгтний доор тайлбарласан байгаа. За 6-р бүснэгт бол авц сүнслмуулын нийт зардал байна. Авц сүнслмуулын нийт туудыг тавьснараа энэ 5 зардлуудын нийлбэр энэ J багнан дээр бүглэгдэх ёстой. Энэ J багны хувьд бол одоо тухайн авц сүнслмуулыг ашиглах явцад гарах нийт зардал гарч байна гэж үзэж болно гэсэн. За ингээд ашиглалтын зардал хамгийн бага гарсан авц сүнслмуулыг уурхайн тээвэр хэрэглэхээр эцэслэн сонгож авах юм байна. Ингэснээр одоо бидний 17 хоногийн турш хийсэн даалтын ажил маань дуусгах болох юм. Энэ маань одоо хэдийгээр урт удаан үргэлжилсэн ийм даалт боловч маш олон техник эдийн засгийн үндэслэл хийхэд ерөнхийдөө ашиглагддаг учраас, ерөнхий тооцоо учраас сайн ойлгож авах юм бол дараагийн одоо ажилбарууд чинь нэлээд тус төхөн болно гэдэгт итгэлтэй байна. За ингээд багштайгаа хамт даалтын ажлуудаа хамтран гүйцэтгэсэн, амжилттай гүйцэтгэсэн та бүхэнд баярлалаа. Дараа дахин уулзъя. Баяртай.